Би энэ хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад хоёр зүйл хэлье гэсэн өнөөдөр. Нэгдүгээр асуудал нь хүмүүс ойлгохгүй маань та нар их хурл юу хий суудгийг Монголын нийгэмд болж байгаа Сүхбаатарын талбай чиний сууж байгаа ордны урдлын талбай дээр болж байгаа үйл явдал төр яагаад ийм дүлий дүмб шиг суугаад байдгийг ингэж ярьж байна. Тэгээ би яг нөгөө засгийн газрын шийдвэр мэдвэр гардаг юм гэдэг мянга хэлээд нэмэргүй юм байна. Тэгэхээр би одоо юу гэж харж байгааг гэхээр ингээд залуучууд ингээд нөө наадам гэдэг ингээд сууж идэг. Морьтой хүмүүс нэрэд yes наадам гэдэг ингээд одоо иргэдийн хооронд одоо зөрчил үүсэх юм байдал үүсэж байна. Тэгэхээр энэ засгийн газар нь ковидгүй зам болно гэдэг одоо зарлцсан учраас ийм их сонирн байдал үүсэж байна. Тэгэхээр энэ дээр маш хурдан шийдвэр гаргаж нэг тийш гаргамаар байна. Хэрвээ засгийн газар шийдвэр гаргадаг юм бол би хурал дээр нэг тогтоол гаргачих гэсэн ийм гормын санал байгаа юм. Хоёр дахь нь та нарт яаж байгаа мэдэхгүй над руу маш их олон хүний ойр хавийн хүмүүс маань өвдөж зовоод ингээд эмлэг гээд ингээд явах юм аа. Тэгэхээр бид нар тэрөөс анхан шатны ийм ойлголт мэдээлэл алга гэдэг. Тэгээ над руу нэг ийм жирэмсэн хүүхдэн жирэмсэн байгаа. Хүүхдэн гэдэг ч одоо тэгээ жирэмсэн эмэгтэй рүү өрхийн эмнэлгээс явуулсан ийм эмийг над руу явуулж ийн л дээ. Тэр нь ямар юм гэж байгаа юм гэхээр ер нь энэ иргэдэд ямар ийм одоо нөөцлөх гэдэг юм уу, хадгалах гэдэг юм уу, бэлдэх гэдэг юм уу, ийм юмн дээр нэг ийм үлгэрчилсэн манай мэрэгжлийн байгууллага би одоо эрүүл мэндийн яам болов гэж бодож байна. Гаргаад би тэгээд надад туслаад гаргаад өгвөл би эх 7 хоногт иргэдэд ингээд суудлын дээрээсээ тайлбарлчмаар байх. Одоо энэ дээр эмч нарт намайг ирэхээр ингэж юм л да. Витамин С, витамин Д бол хэрэгтэй. За аспирин, парацетамол хэрэгтэй. Энэ нөгөө өрхийн эмнэлгээс өгсөн юм шүү дээ. Тэгээд тав дахь нь бол ингээд нөгөө вирусын эсрэг юм. Тэр нь янз янзын юм байдаг, янз бүрийн үнэтэй байдаг. Тэгээд энэ дээр хамгийн гол юм бол би яагаад мэрэгжлийн хүмүүс рүү хандаад хэлж яах вэ гэхээр дооз гэдэг юм та нар тааруулаарай. Наа чи өгж байгаа энэ одоо өрхийн эмнэлгээс өгсөн энэний дооз бол хамаагүй их байна. Тэгэхээр эх 7 хоногт оюун чимэг дарагч танах хар үтсэд хэдүүлээ энэ дэр нэг дундаа нэг юм гаргаад иргэдэд үлгэрчилсэн байдлаар гаргаж өгье. Энэ нь бол нөөц болоод одоо өнөөдөр гинтхэн хүүхэд нөвдлээ хажууд хүн чөвдлээ гэхэд одоо эмнэлэг гэдэг ч утас авахгүй байгаа. Эмнэлэг өөрөө хүндэрсэн байгаа учраас хажуудаа байгаа эндээс ялангуяа ихний ээлж нь дархлаа сэргээх чиглэлийн цус шингэлэх чиглэлийн энэ юмуудыг одоо бэлдээ. Эхний ээлжинд өөрийнхөө боломжоор дараа нь одоо өрхийн эмнэлэг ямар тусламж үзүүлдэг. Ийм би тодорхой санал хэлж байгаа. Тэгээ эх 7 хоногт оюун чимэг дарга хоёлаа хамтраа хоёлаа хамтарч байгаа энийг нэг эмчрэмчртэй нээж байгаа үлгэрчилсэн юм гаргаж өгөө. Тэгээ энэ нэг илгээд нэг 10-аад мянга нэмэх нь вирусын эсрэгээр нь 30-40 мянга гэдэг ингээд ийм ойлгомжтой юм хэлэхгүй бол хүмүүс маш хүнд байдалд байна. Утас авдаг газар алга. За. Миний хэлэх гэсэн дууслаа ингээд ийм хоёр санал